Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Эсвэл дахиад шийтгүүлмээр байгаа юм уу? Эннээс чинь болоо цэргүүд сэтгэл санаагаар унаа шүү дээ. Харахгүй Монгол ирэх хүндээ. Бидний цуснд нэг юм байдаг баха тий. За тэгэхээр цэргийн аль бэрэн ямар шүү байна? Сэтгэл хэрвээ ийм хурц ахлах дэслэг чи нэрээ юус эзэн ш туулахгүй. Зэрэг тавьчихсан юм аа. Тутлаа хэлгүүдээ. Даанч явахдаа хаашаа чавсан яах вэ гэд доорлоод ийсэн. Миний охин гэхээр манай гэрийг яаж мэдчихэрэг? Би танаа хуучин марины жижүүрэгчээс хаягч авсан. чөлт юу болж байна? Шинэ зэргийн байдлаа хав зэрэг орцсон явж байгаа чи таврал та. Чорос олцоотой чинь юм байл. Би энэ дүрм журмаас чинь залхаж өглөөлөхгүй. Биднээс. Би их юм болоо. Өстө байнга авч байгаа. Эртнээр нь чи ер нь ганц хүдэ дуулахгүй гадаадд гарчаач. Хатууч үзгэлтэй. Дарамтаагүй чи яасан? Дахиад ийм шийтгэл гаргахгүй байхыг би бүр танд хатуу анхааруулж байна. Халирах адисгүй тусгайгийн дачдаа чин бид эгэл сэргүүд чихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай саданы хаан нэрээ гаргасан эрэлхийг сэргүүд тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин Тосон садыг давна тусгай садaalхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тосон садыг давна хөлийн зэхүй онцгой даадгуур биелүүлэн бин садаа жигсэн ш тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхачтай тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дорж ягсан тусгай садаа давшин тусан садыг давна Тусгай салаа 11-р анги. Үчиндээ өнгөөр харин та 11 дугаар энэ дугаар хурдан явбал миний гэргүүд багцын 1 сарын хэлбэлгэлээ. Ой дэндүү. Тэгээ яасан. Ой. Чи байлдаг чи 11-ийн үүргийн сүүлийн 2-ын хэлдэ. За баг чэйжилсэн дөө. За тийм бол хэлдэ. Байлдаг чинь анги салбарын байрлал дотор явах бол тасгийн захирагчаас зөвшөөрөл авч буцаж ирмэгц түүнд илтгэх. Анги салбарын байрлалаас адагш явах бол бие зөв авч явах. Нийгмийн дэг журмыг сахих үүрэгтэй. Яа, чи нэрэ хурдан сайжирч шүү. Ийм янзаараа байх юм бол тусгай ангид алба хаах нь шүү дээ. Та энэ сүлтийг авта. Дэвтрээ уншиж байгаа дүр хэсгээд л шал өөр юм бодоод ах юм. Энэ хэцүүдлээ.
би яриад ихээр яг л эмэгчин барс шиг урж тастаж хэлэх гээд байгаа. Надтай юм яриад байгаамаа хүү. Яаж нөхрийнхөө сэтгэлийг сэргээх вэ? Манайхаа тэр хараа. Тусгай ангийн эмэгтэйчүүдийн салаа тэтгэлээ хийж. Бид нэр одохгүй тэнцээд авах гэж байгаа гэсэн шүү дээ. Толгой дэд ахлагч тэгж ярьж байлээ. Аргагүй залуу хүүгүүчиг байх шүү дээ. Надаас бусд нь бүгдээрээ цонх руу хаваарч гэж. За бид нар ч харахын заяа байхаас хацхын заяа байх штэ ямар аа? Бидний шиг нусгай байлдагч нарыг яаж ч тоох вэ? Би гисний улаан туг дахиад буруу үг хэрэглэжлээ. Би нэрэл Манокок юм аа. Бидний шиг нусгай байлдагч нарыг яаж тоох вэ гэхийг сонсоод сүлд бараг л зүрхэн зогсчих шиг болсон. Харин тийм ээ. Тэр хөөрхөн дэд ахлагч бүсгийг сүлд өдрийн хоолны турш гөлрөөд л сууж хат. Ядж байгаа тэр ноогт тоодгүй юм. Нэрэж бидний шиг нусгай байлдагч нарыг яаж тоох вэ? Харин хуц дарах шиг хүнийг бол харж магадгүй шүү. Харин тийм шүү. Аав ээж хэрэн 7 хоногт ганц ч ирсэнгүй. Харин манай Тамира 5 удаа ичгээд байдаг. Аав ээж хэрийгөө ядж байхад Тамиратай зүйрлээд сэтгэл санаагаар унаад байх юм аа. Жаахан ганцаараа байлгая. Аташ. Зоос. Борот ширк. Трат цомс. Шаха. Сүлдтэй очиж ярилцаа. Тайвшруул. Би юу гэх юм? Тэр тусгай салааны эмэгтэй чамайг тоохгүй. Ахын дэ өөр хүүхэн боцсон дэр гэж хэлэх үү? Үгүй ээ. Шал өөр юм ярихгүй юу да. Өнөө орчин үеийн залуусын тоглодог контр үлээ тоглоомны тухай. Ер нь юу ч гэсэн яадаг юм. Алаа юм.
очиж саа салааны эмэгтэй дурлж л байдаг. Энэ дурлалд ямар ч ирээдүй байхгүй. Эсвэл мөн шууд ахтар цол авчих юм бол жоохон ч гэсэн найдварын од гялалдж мэднэ. Нөгөө дээр үед Сараза маяар гэд болгодог байсан гинлээ. Тэрэн шиг сүлдийгээ шууд Ахмад болгочих юмсан. Сараза маяар гэж. Шага. Та ер нь тэр хүүхэнтэй нь очиж уулзаа. Яах юм? Яадгийг манай нэг байлдагч танд дурлцгаад байна. Үдийн хоолн дээр ганц 2 удаа хотлаагаасаа харц мөргөлдөж гэж хэлжгүй. Тэр хизээж бүтэхгүй. Айгүй бол хөхнөд нь хүр хөлгөө. За, шоолоо шоолж lög улаан туг. Шанд нь өвлий чинь үжийг даая гэж хэл. Миний өмчний хар таглан би. Намраас нааш нь ядлаад явуул гэж ав руу ярьчих юм. Ойлын үртээ хязаалан шар байдаг. Ойлын үртээ шар байтугай. Оюу толгойг чамд бүтнээр нөгөө гэсэн чи тийм юм хизээч болохгүй за. За чин ганцаараа суугаалаа. Та очиж уулзаа. Би очимаар л байна. Таанч намайг харчвал дүрсгээд л уурлаад үр сэтгэл санаагаар унчна үз. За. Ахын дасгалаа ирэхгүй яасан. Өглөөний 16-нд тасгал шүү дээ. Ийм тасгал хиймэр гэнэ. Гэн чин анхан шатны дасгал шүү дээ. Яванда хүндэр хөөлгөө. Чи аль сургуульд төгссөн бэ? Нэг хувийн сургууль. Аавс чигтэйгээ сайн сургууль гэж оруулсан. Зүгээр нэг рекламны сургууль лээ. Өөрсдийгөө олимпиадад төрүүлж PR хийн. Тэгсэн ирнэ. Онд сурдгуудаар анхаарна гэхээс жирийн сурдаг мансуулыг тоодогч. Чи шал дэмий юмд сэтгэлээр унах юм. Аав ичэртэн чамайг цэрэгт явуулж хатуужуулах гэсэн дээр байн ирэхгүй тас гүрийгээд байгаа. Хүн сэтгэл ивэл өдөр болгон ч гэсэн чөлөө аваад автобусаар ирж болдгоо юм байна. Тэгэхэд манай аав ээж хоёр хоёулаа машинтай. Хизээ дуртай цагтаал ажилласаа гараад явчих хэрэгтэй хоёр захирал үйж нэг ч удаа ирэхгүй байгаа юм да. Сүлдээ. Миний тамираа сайн дээрээд байгаа юм биш ээ. Манай ангид олон нэмэгтэй зэргийн дарга байдаг болохоор л хардахдаа дахин ирээд байгаа байхгүй юу? Худлаа яриад их юм та. Танд хайртай болохоор л өдөр болго ирж байгаа шүү дээ. Хайртай ч хайртай л та. Гэхдээ хий хардах нь арай хитрхи штэ манай хүн. Гэхдээ ирэх болгонд бол зэргийн дарга эмэгтэйгээ яриа өвчтээ. Миний амьдрал яагаад тийм утгагүй юм болоо. Сургууль сурья сурч чадахгүй. Сэрэгт явсан бас л чадахгүй. Уулна. Аав намайг хүнтэй гэрлэх юм бол байр, машин, тэрэг гэд бүгдийг бэлдээд өгчнө гэсэн. Англи руу сургууль хүртэл сургана гэхээр би яагүй. Гоё юм аа. Би чам шиг аавтай байсан бол Оксфорд сураад нээлт хийчихэд аль хэзээний Монголынхаа нэрийг суурайтуулж байхгүй юу? Хүн болгол ингэж ярих юм. Дээр манай найз бас чам шиг машин бэлгэлдэг аавтай байсан бол машина онгоц суулгана гээл зүтгэнэ гээд ярьж байсан нүгэр санаанд орчлоо. Хэрвээ надад машин аваад өгдөг аав байсан бол би л онгоц болгоно гэж зүтгэх байсан. Би нэгдүгээр курстэй байхдаа гадаад сурах тэтгэлгийн шалгалтанд тэнцсэн. Бүх төлбөрийн цаанаасаа төлнө.
Чи харин $500 төлөөрөө. Тэгсэн миний маа тэр $500 нь олж чадаагүй юм да. Харин би сургаад өгөө гэсэн чи би сурахгүй гэдэл зөрүүдэлж өгдөг. Таарчд. Ах нь оюутан байхдаа зуны амралтаараа барилга дээр ажиллаж хичээлийнхээ оройн цагаар зөөх чиж бүр сав гоогч хүрт хийдэг байсан шүү. Тэгжил төлбөрөө аргалдаг байлаа шүү дээ. Юу н амьдрал гэдэг чинь баян шүү дээ сүлтмэл. Чамд өчнөө гоё юм тохиолдно за. Зүтэш арг гүгэт арш. Жааш сав. Балчик. Гот. Ой, тоск. Орд. Бидас дор. Балчик. Одоо маруулаарай. Гараасаад. За, ёд. Амар хэрэг. Сайн байна уу? Би 1-р хотын байлдагч Даваагийн сүлдтэй уулзах гэсэн. Сүлдээ. Аха. Дэст 1-р хотоос яваад сүл төшөө өрөөд болоод. Хаар жаа хүлээж байгаа. Тэгээ. Ор. Элбэндээ дахлагч дэлхээ. Ирдэг. Байлдах сүлдээ дуулах төрлөө. Байлдах сүлд. Би уулзт ирсэн байна. Уулзтын хугацаа 15 минут. Явж болно. Гүйцэтгэе. Сүлдээ. Сай. Чи байсан юм уу? Юу гэнэ? Би өөрөө ирсэн байх л гэж бодсон. Сүлдээ. Сүлдээ. Саяны доног би чамайг ямар их хайваа. Би цэрэгт явж сургуулаас холдмоор санагдсан. Чи намайг ирсэн гэж баярлахгүй байгаа юм уу? Тэгэхэд би 7-8 хоног чамайг удаад унтчихчихсангүй. Сүлдээ. Би чамд ямар их хайртай юм бэ? Саяны доног л мэдлээ.
Үгүй эсвэл чи яагаад өөр юм бодоод байгаа юм бэ? Ямар гонигтай цайтай болчихоо. Чи энд их ядардаг байх та тий? Ядраагүй. Өө сүлдээ байна. Нааш байна. Танилцаач сүлдээ. Ахын найз үсгээ. Сайн энэ манай салааны байлдагч сүлд гэдгийг. Би ч хамт ярьдаг байсан да. Намайг сүлд гэдэг. Оюутан байсан залуу гэдэг. Чи найз охиноо танилцуулахгүй юм? Юу? Танилц Анууж. Энэ манай энгийн оюутан л та. Сайн байна уу? Танилцахтай таатай байна. Анууж. Төвшөө. Анууж, Тамир. Оюутан дээрээс явах. Залуу хоосод саадлаад явах. За тэгээ. Сүлдээ чи энд их гонигтай байд юм байна тийм үү? Царинаас ч л хэлтэй шүү дээ. Би чамаагаа гониглуулахын тулд хичээлээ тараад л нааш иржээ. Сүлдээ би чамд ямар их хайртай гэж хоёлаа байн уулзж идэх үү? Би чамд хайргүй. Би чамд хизээч хайртай байгаагүй. Би чамайг ганц ч удаа бодож үзээгүй. Нэр над дээр дахиж битгий ирээрэй. Хүй. Ахын тортоо мартчихсан. Юу? Та энэ тортог сүлдээд авчиад өгчөөрэй. Уучлаарай. Сүлдийн маань сэтгэл нь харин тавгүй байгаа. Бит хоёр уучраа ололцсноо. Баяртай. Яа. Энэ залуу ямар муухайштай залуу тий. Ийм хөрхөн охины гомдоочход явж идэг. Ирчүүд та нар ийм штэ. Манай салааны байлгач залуу. Аав нь хүчээр нашаад сэрэгт ирүүлчих гисэн. За битээ худлаа яриад ээ. Эсвэл залуу чинь би сургуулаас холдохын тулд гэд зэрэгт явсан гэд тэр хүнтэй сайн хэлж байгаа нь би хоёр чихрээс сонссон юм чинь. Гэхдээ л санаа сэтгэлээр унаад хэцүү байгаа маа. Аав нь компани захирал. Тасгаар Lexus Jeep ундаг том нөхөргий. Тийм үү? Тэгвэл би таних юм байна. Чи яаж таньд? Таваа гэдэм аа. Эхнэр нь хүүхдээ зэрэгт явуулахгүй гаргаж аавна гэдэл. Нөхөр нь болохоор зэрэгт явгыг хүмүүжүүлээ. Эр хүн болгоё гэд ятгаад л байсан. Энэ хоёр чинь зэрэг татлын байрны хатаа өглөөжин жүжиг тайсан хүмүүс аахгүй юу? Харин тийм ээ. Баяа айлын хангалуун тансаг амьдралаар өссөн хүүхэд. Зэрэг тэрэж яахан л хэцүү байх шиг. Говь хоолндоо тасч байсан нь бас нэг бүтлгүй дурлалаа суудаад дахиад л гарчихсан. Ийм хөөрхөн охноос болоод хоолноос гаралгүй яадгийн. Энэ охин биш ээ. Манай тусгай охтын салааны хөөрхөнд даглагч дурлчихсан. Тэр нь яаж нэгэн байлдагчийг тооход байна. Эзээч бүтэхгүй дурлал. Ирчүүд та нар ийм штэ. Ийм хөөрхөн охиныг хайчаад цэргийн дараад урж явдаг. Чиний өнөх цэрэгт дурлал байдгүй өнтер гэдээсэн чи яасан? Цэргийн дараах хүүхэн мэдхгүй гэдээсэн чи яасан? Чи айгуул бас нэг хүүхэнд дурлцал яваач. Хүү. Чи дахиад л ихэлтэй. Чи эрг болгондоо цэргийн дарга бүсгүй гэж ярих юм. Нэг өдөр ч гэсэн цэргийн дарга хүүхэн ярихгүй буцаач тий. Та нар юм хийдтэй. Ийм штэ. Би тийм биш. Тийм заа юу? Тийм гэж юм тэгвэл. За тамираа. Би ганцхан чамдаа л хайртай штэ. Цэргийн дарга бүсгүй хараа гэсэн чи би ямар харж чадах вэ? Тэр харалтай. Би ингэж харж чадахгүй юм чинь. Тэтгэр үрэлзээ. Ойлдож. Бас. Би байлдах төвшөө. Айлгараар яаж сүнттгэд байна.
Цэргийн дөрвөн дээр чи марун гараараа яс түндэх нэгснэ заалт байгаа хаа. Уустараа ярих махад гахчихаа. Өвгөр өнгөрөх өшөөрнө. Өнгөр. Гүйцэтгэе. Эрхэмдэд авлагчид байлагч төвшин уулзтаар яваад ирлээ. Уулзтайд гарсан зөрчилгүй. Болно. Явж болно. Мань цагаар ирлээ. Хөөх. Танаа тамираач өнөдөр аваа юмтай ирсэн байх шүү. Миний тамираа санхүүгийн юмралд орсон. Автобусныхаа мөнгөтэй л явж байна лээ. Надад бүр ширхгийн тамхи өгсөн гэж бодчих. За, худлаа яриад. Нэрээ. Наадах чи юу? Энэ сүлдийн хий. Маа сүлдээ ахын да. Ануужин чи өгчхөөрэй гинэ. Ануужа та яах гэж авсан юм бэ? Аваачаад өгчхөөрэй гэд сандал дээр орхиод явчихсан. Маа юм аваа. Идэхгүй бол ядаж салааныхаа давсуул та. Нүд салахгүй гараад гараа чийлд мэдөө. Шидэж өгсөн юм чинь би ахгүй. Би ямар нохоо биш. Гэхдээ таар чинь яасан маягтай болсон бэ? Алив салааныхаа наашаа хүрээд ир. Өөх. Алив манай салааныхаа. Ма. 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 За түргэл. Ороо урууж дуусаа хичээлээ давтараа. Сүлдээ хандаа. Ахын чамд ярих юм байна. Яахсан? Өвөө амралт өрөөнд чи. Ахын чамайг бодвол олон юм сэтээсэн хүн. Би амьдрал мэднэ. Чи яг ч тэр хөөрхөн найз охиныг ондоогоо явуулж гэж байна. Би тэр охинд хайргүй. Чи тэгээд тэнд хайртай болчиход тэр охиноосоо болох гал байгаагаа ухаарч байна. Чиний тэр хайр сэтгэл гэж бодоод байгаа юм чинь хизээш бүтэхгүй. Тэр хөөрхөнд давхарч чинь энэ олон байгалийн нар дундаас нэг л удаа тохиолдол чамайг оож харсан гэж магадгүй. Тэрнийг чи харин эндүрээд намайг тоож харлаа гэд дурлалдаа согтчоод андуураад яваад байгаа хүн биш үстэй. Үгүй. Тэр охин намайг нэг шүд олж хараагүй. Хизээч тоохгүй гэдгийг би мэдж байгаа. Тэгээд яагаад найз охиныг ондоогод хөөж гэж байгаа юм бэ? Надад бүх юм утгагүй санагдаж байна. Би ер нь яаж гисэн үг юм бэ? Намайг хизээч тоохгүй элитийн бодлооны охинд оролцдог. Зүг. Таашилтаас үгүй. Ахын тэгээд чамайг дордын хийм амдууд хөвлөгөө бод ертөнцид бууж иргээд байгаа юм зү. Сүлдээ. Чамд бодтойд дуулсан.
Боддоор мэдрэгдэж баригдаж байгаа тэр амуучтайгаа хамт байлдаа чи. Урд нь бүхэн миний санснаар болдог байсан. Тэгсэн чи энд болохоор бүхэн минийхээс зөрөөд байна. Хизээч надад хайртай болохгүй. Тэр номон гэдэг охин. Нэг бол хамттай, нэг бол хошуужтай суунаж бодохоор миний сэтгэл зүрх хоосроод. Амууч чинь тэр дид ахлагчаас илүү л гарна гэхээс дутгааргүй хөөхөн охин байлаа шүү дээ. Гэсүлтээ чээр ачиг хараамуу таа. Үгүй төвшөх. Тэр бүсгүй надад таалагддаг. Ингэр дээр нь наман гэсэн нэр хүчээстэй байсан. Би тэр наман гэдэг охинд дурлцсан юм шүү. Яхад эдгээр бүтэхгүй ч гэсэн. Зогс! Ой, тэргүүдээ. Миний зүүн талын жигүүр усууд амаа гарч өгөхгүй шүү дээ. Хамгийн гол нь харцаа хамгийн дээдлийн сандлын үзүр рүү гаргаад тэгээ хуцнараа сайхан янзлаад тэгээ үгээ хууц тод. Ойлгосон уу? За одоо ингэ. Залбаа. Дундлын эсвэлээ яваад 3 дугаар удгаасаа явж ойлгосон уу? За. Чанга. Зүйтэй. За анхаарч, анхаар. За доош харахгүй гоё ялна шүү. Гоё хөлөө гар нэр. Зүйтэй. За залбата. Шүлгний аяа ууш тэ. Яг тохируулчих хэмжээ юу гэ. За. Байлдагч дэндүү. Тайз руу. Дэндвэ. Чи өчигдөр орой цэргийн байранд бэлдсэн. Нөгөө шүлгээ. Одоо яг хөгжмийн аястай уншин ойлгосон уу? Ойлголоо. За. За залбат юу. За. Айлгэр болон тоглож суусан жаалууд аав ирлээ гэж басан гүйлдэхэд элгэнд чинь асгсан гэж боддог шүү ааваа. Энгэрт чинь наалтгсан гэж хүсдэг шүү ааваа. Хаяахад учаар салхисыг хөдөш. Хан уян даган сүйдэр усах шин цэцэг бэргэж хүнд дагжих тааж цээжний тань нөмрийг өгүүлэх юм ааваа. Нүгэд буухад тоон тушиж тусалдаг. Нүрээ угаахад минь ханцуу шамлаад өгдөг. Таны найз ах нар олон ч тантай минь адил өөртөө оруулах эцэг минь биш шүү дээ. Ханган ингэр дургасан цэцэг шиг хангар цээжинд чинь наалдахсан. Мөнх тэнгэр чүргэх зулцган гос шиг мөрөн дээр чинь сууж тоглохсон аваа. Зүүдний минь унгыг хулчхаас өмнө зүрхний минь цэцгийг хандхаас өмнө халуун хураар үрээн тэлхэгч аваа. Хайрын хавгүй хүүгээ шагнаач аваа. Уран үеийн төвч хүртээ. Эцэг минь гээд төгдөрсөн шүү аваа. Удамжаар хоёулахнаа бүртгэж явахдаа 3 сая хулганд атаах. Өвлийн өвгөн авс бэлэг авчихад өр зүрхэндээ баяртай гэртээ ирэхэд хоймор ханхаарч сэтгэл эзгүүрээд хоол амин зангирч нулимс бүрхэж.
хан хорвоод төрүүлж үсгсэн өрчин гэгээн байна. Хатан дэлхийд асааж бадраасан галчин халуун байна аваа. Хайрынхаа дээжийг миний ээж, сайныхаа өнгөөр мялаагаад, ханийхаа дээжийг миний ээж, сайныхаа дээжтэй хамт өргөөд. Аваа. Таныг хүлээж байна. Байдагч дэндвэ. Би чи ийм гоё аавын тухай шүлэг уншиж харц доогоор байна. Зэрэтлийн тэр хамгийн арын тэр сандлыг харж гин үү? Тийм. Яг тэрийг хараад тэгээ дотроо чи аавыгаа бодоод энд эцэг эхчүүд чинь бүгд ирсэн байгаа шүү дээ. Тэгээ маш яг өөрийгөө дотоод сэтгэлээр шүмш мэд үү? Ойлголоо. Тэгээ аяа бас мэдрээд тэгээ дотроо яг өөрийгөө яг тэр аавыгаа тухай шүлгийг яг үг үнзгийг бодоод яг тэр дотоод сэтгэлээр шүмшээд ерөнхийдөө болох гээд байна. Ойлгож байна уу? Ойлголоо. Ерөнхий бол чиний бол уншиж байгаа тембри бол болж байна. Ойлгосноо? Ойлголоо. За сайн тавтаараа мэд үү? За ингээ дараагийн дууч. Байдагч. Батны юм. За батны бэлдэж байгаарай. Баяа айлын тэнэг хүүчин. Чамайг би гартаа оруулахгүй болоо. Намайг хэн гэдгийг нь үзнээч. Хануужа уучлаарай. Би чамд хайртай гэд сүгддэг болгоно гайгүй. Тэгэхээр хүүхдүүдээ манай салаанаас дахиад нэг урдгийн номер оруулах гэсэн. Та бүхний анкетыг үзэхэд байдаг зүйлд төгөл рүү тоглодог юм байна. Байдаг зүйлдийг Тангаргийн баярын тоглолтод оруулъя гэсэн саналыг би дэвшүүлж байна. Би чадахгүй. Энэ юм хий. Болон л. Аав ээжигээ санаад муухай ажлаад байсан юм байна шүү дээ. Тэгсэн бол таа. Энэ албаныг хаасан шиг хаачих. Хатууч эрхэн боллоо. Тойд ирэхгүйсэн ч болно уу? Ер нь хүнийг ингэж эргүү маанагаар нь дуулдаг хүнтэй би цаашдаа ах トゥ угийн дотны харьцаатай баймааргүй. Яасан? Би өгмөргүй юм шиг харагдаад байна. Харин найз намраас Афган руу ажиллагаанд явах юм уу санаад байна шүү дээ. Тэндээс нэг талбай хүүхэд дэгэдэж ирээ. Тэр ганц би хүнтэй суугаагүй бүх чамайг хараад байдаг байдаг чинь. Яг хажууд л шиг суучих. Намайг хараад ичиж улаагаад би үрдэл нийлрээ. Чи арай хаана аюу эцээрэж навшаад байгаа юм шүү дээ. Би мэдэхгүй. Чи нүүр дээр чи бичээтэй байгаа юм шүү. Эдийн бүр газраа орж цусандаа орчуул яа. Би өөрийгөө сануулнаа. Мэдрүүлнэ. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Манайхаа тэр хараад тусгай ангийн эмэгтэйчүүдийн салаа итгэлээ хийчих. Бидний шиг нусгай байдагч нарыг яаж таах вэ? Хизээ дуртай цагтаал ажилласаа гараад явчих хэрэгтэй хоёр захирал үйж нэг ч удаа ирэхгүй байна. Хатуужл үзгэлтэй. Үргэлж эргэж очиолох юм бол юуныхын цэргийн алт байх вэ? Санаа би нэгдүгээр хотын байлгч даваагийн сүлжтэй уулзсан. Би чамд хайргүй. Би чамд хизээч хайртай байгаа. Би чамд ганц ч удаа бодож үзээгүй. Нэр надад гэж битээ. Цаахгүй гараад чи юу? Чи айгуул. Асны хүүхэд уулзаж яваад. Чи дахиад хэлсэн.
Хоосроод. Гонооч чинь тэр дид ахлагчаас идүүл гардаг гэхээс цааргүй хөөрхөн хүн байлаа шүү дээ. Намайг гэдгийг юм үзнэч. Даруухан хөвгүүд харин цаана хатсуусан ирчүүд халирах айдсгүй тусгайгийн дачдаа чин бид эгэл сэргүүд жинхэнэ тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай саданыхаа нэрээ гаргасан эрэлхийг Тусгай садаа давшин туусан садыг давна тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин туусан садыг давна Хөлийн зэхүй онцгой даалгавар биелүүлэн бид садаа жигсэж тудаанд бэлэн байна. Садыг давах сарахгүй авхачтай. Тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин туусан садыг давна тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин туусан садыг давна Тусгай садаа 12 дугаар анги. Шахан. Би энэ нэг сойлгоо тараад байна. Сайн заагаад өгөөч. Нэгт нь үүргээ гүнзгий угамсарлаад сэргийн тангараг дээдлэн захиж их орон ард түмэн төр засгаа үйл хэргийн төлөө. Одоо дуусгаад бос. За сууцгаач. Тэгэхээр хүүхдүүдээ манай салаанаас дахиад нэг урлагийн номер оруул гэсэн. Та бүхний анкетыг үзэхэд байлдагч сүлд төгөлдөр хур тоглодог юм байна. Байлдагч сүлдийг Тангаргийн баярын тоглолтод оруулъя гэсэн саналыг би дэвшүүлж байна. Та нар юу гэж бодож байна? Эрхэм ахлах төслөгчд. Энд чинь тушаалаа. Үгүй ээ. Салаагаараа ярьж байгаа л шийднэ. Энэ үзэхэн миний л санал. Манай сүлд чинь хар багаасаа дугууланд явсан мэрэгжлийн хөгжимчөнд гэсэн үг. Санал тавьж байгаа бол би чадахгүй гэж хэлж болно гэсэн үг үү? Тийм. Би чадахгүй. Энэ юу нэг юм бэ? Болно л үз. За та нар ярилцаад хэнийг оруулахаа шийдэх нь үз. Сонгочоод надад илтгээрэй. Миний хөшин чинь намайг онгоцны бодлоос тосгоо яагаад удаж шүү. Зогсож явахар чи бүр гайхлаа шүү. Гайх уу? Чамайг тосох гэж ирсэн юм биш ээ. Одоо эндээс шууд хөрөөгөө очиж шүү. Өчигдөртөө нийлээж яг 14 хоног. Үгүй чи чинь нөгөө онгоцны бодлоос шууд очихгүй.
Хоол моол хийж очно гэдсэн чи яасан? Хоолоо аваад явж гинэ. Би бүр чамааг эрхий чин зүг. Тэсэн ядан хоног тоолж хүлээлээ. Миний мөнхөө чивтэрд гомдож байгаа Аа байл. хүү юу алддаг юм те. Юу алддаг юм дээ гэж юм чинь. Би хүүгээ санаад байна. Цэргийн өгт хэрэглүүлээ. Шууд явна шүү. Орхоо. Ор. Гүцэд. Эрхэм тэслэгч дэлтгий. Бэлдэг. Байтг сүлдэд уулзт ирсэн. Болно. Явж олно. Гүцэд. Байтг сүл. Уулзтаар явж олно. Гүцэд. Зүгээр. Миний хүү ээжтэй гомдоогүй үсттэй. Ээж нь буруугүй шүү. Энэ аав чинь л чамайг хатуучилтаа олгоно гэж галзуу солиотой юм ярьсаар хагаад 14 хоног ээжийг нь ирүүлсэнгүй. Гомдоогүй. Яалаа гэжтэй. Миний хүүгээ алга сайн бидтэй. Тос даасан бор сайхан залуу болж. Бэлтгэл сургуулаа сайн хийж байгаа юм миний хөө. Ах, хийсэн болол ээжлээ. Ээж нь хүүдээ гарынхаа хоолыг хийгээд ирсэн. Наа. Хоол. Энтхийн хоол ямар л олиг байв гэжтэй. Хөөш миний хөшөө. Цэргийн хоолыг чинь гурвалжин будаа тарган мах гэд аль сайн материалаар хийдгэн штт. За ингээл цэргээ магтаад эхэлдгэн шүү. Ёстой нэг хэр халдаахгүй шүү. Намааг эн тэнд хүн муу илжээвэл айгүй бол тоохгүй дээ. Хоол нь гайгүй. Одоо л юм басчлаа. Миний хөө. Аав ээж хоёр нь одоо сард нэг л удаа ирж байна шүү. Энэ албаныг хаасан шиг хаачих. Хатууж ирхэн болол тоо. Тоор ирэхгүйсэн ч болно. Өдөөний зэргүүд төр чи хүмүүс ирэхгүй болол гэдэм л шүү дээ. Юу ярьж байгаа юм бэ? Ээж нь л ав ирнэ. Миний хүү зүгээр үү? Нэг л гунигтай харагдаад ах чаа. Зүгээрээ. Ээж нь хүүгээ мэдлгүй яхав дээ. Ээжтэй үннээ хэлчих. Би энэ өвдсөн юм биш үсттэй. Аа? Зүгээр дээ ээж. Өнөөрэ та тамхи авчирсан уу? Үгүй. Тамхи татдаг болцсон юм уу? Миний хөшөө. Салааныхан дал өгөх гэж байхгүй да. Маад нэг төвшин гээд нэг ах байдэ. Дандаа л тамхи ярьж идэв. Бас нэг өдөөний нөхөр би. Над их сайн. Ээж нь хүүдээ юм ундаа жимс аваад ирсэн. Ээжтэй өөр захих юм байна уу? Аа? Баахгүй. Та эрэхтэй тамхи л авчирч байгаарай за. Миний хөшөө. Эн чин дотороо дэлгүүртэй. Миний хөшин тэндээс овойтон тамхи авчираад өгчөөж. Хаана нүтгин тэгээд? Энэ дотороо энүүх энэ. За тэгвэл ээж нь яваад аваад хэлцээ. За. Миний хүүгийн алав сайн бидтэй. Сэтгэл санаагаар унаагүй биз. Аа хөө зүгээр. Цэргийн албыг давчнаа гэдэг чинь томоохон сургууль төгсчлөө л гэсэн үг. Миний хүү цэвэрлэгээ бүх юм хийж байгаа үстэй. Хийж байгаа. Харин шийтгүүлээ тэрмүү суултурыг зүлгэхээр л хэвээр дургу үрээд идэв. Тэрмүү суултурыг хаах дэвсчмээр санагдаад идэв. Миний хөө эр хүн гэдэг чинь туг шойрон тугалж хариулна гэдэг шүү дээ. Аав залуудаа айлд зарагдаад зуухны үнстэй ноцолдоод явж л байлаа. Тэглээгээд муу болдог бол
Над шиг муу хүн байхгүй л байхсан. Минийхөө нэрээ нэг охин ирээд хаягич аваад исэн. Ирж уулзсан уу? Тий. Уулзсан. За ээж нь овоо их тамхи, жимс, чихэр авчихлаа. Мэ. Хамт байгаа хүмүүстэй тараач өгөрөө мэдөө. За. Минийхөө хөлн зүгээрээ. Зүгээрээ. Түрүүн эрэхтэй доглоодч байгаа юм шиг харагдаадсан. Зүгээр үү? За зүгээр дээ ээж. Яа, сүл даахгүй үнэхээр 3 анги тий. Харин дэмээ хэлээд яах вэ? Байлаагээд ямар бидэрт харагдаж үзэгддэг шүү дээ. Хаяа нэг ирчээл яваад өгдөг үстэй. Үгүй хаяа ч эрэхтэй гоё сенсац болгож байгаа явдаг үстэй. Яа, спорт машинтайгаа ирэнгүү тогтоод нүдэн. Яа, манан гэр идэг суг өсдөг байл шүү дээ. Сүлд нэрээ хүм муутай юм аа. Гадаад явлаа л хий. Бидэрт хаашаа яваа хэлээгүй л үстэй. Нэрээ уцаар ярьчих болно да тий. Мессенжерийн хүртэл тагч юм билээ. Тэгэл мань итгээ нүд үзүүлж байгаа юм билгүй. Үгүй ядаж би тэр улсын тэр хотод нь байна гэд хэлчих болно шүү дээ. Үгүй ядахтаа мэйл бичиж болно да тий. Ой. Сүлдийг ирсэн чинь ануучгийн зэрэг сонирн болчихлоо шүү дээ. Хаана байгааг мэдээд байгаа юм биш үү? За арай үгүй л үү дээ. Төвшөх. Надад эргэлт ирээд. Хөөц. Маа энэ ундаа тамхи. Цаад маанагтайгаа уугаад авчираа за. За чи өөрөө л өгөлдөв. Та өгч гэлтэй. Гэхдээ чамааг өгөх юм бол баярлалаа шүү дээ. Дэндүү чамаа гонхтой байгаар ямар их годордог гэж. Намайг тавлаад ирснийг бодохоор дургүй өрөөд идэв юм аа. Маа та өгч. За чи одоо бол энийг бодоод л байгаа юм. Тэнд бид хоёр хизээч ивлэрэхгүй дайснаа ч тий. Чи ингэж бодож байх гэж. Дэнд болохоор ганц чихэр олдсон ч чамтаа хувааж идэхээ хадгалж байх гэж. За би танаар нэг биш нилээд хэдэн чихэр гүйлж байгаа юм тийм ээ. Олон зөндөө байгаа юм шиг эсвэл голон сэтгэлтэй байгаа юм шүү дээ. Зүрх хизээч мартдаггүй. Та тэгвэл цаад маанагтай намайг сэтгэл зүрхнээсээ өгж байгаамаа гэж өчөөч тий. Чи өөрийнх нь гараа дэндүү. Бас цаалаа ороотойхонд өгч чадахгүй бол би наадах чинь яагаад авч чадахгүй. Ер нь хүнийг ингэж эргүү маанагаар нь дууддаг хүнтэй би цаашдаа ах дүүгийн дотны харьцаатай баймааргүй. Сүлдгэн чи цаашдаа хинтээ яаж харьцаа өөрөө шийдтээ. Оо сүлдээ. Яас их юм барьсан юм бэ? Нөгөө эртэд ирдэг найз хүн чи дахиад ирсэн юм уу? Үгүй. Аав ээж хоёр ирсэн. Маа. Энийг чи яа. Хөөх. Бич цулаачлаа шүү. Салааныхаа зэргүүдийг тамхиар тайлнаа. Яах гэсэн бэ? Би эндээс өгчээ. Чи наадах бүгдийг авзаа. Нэрээ юу? Яасан? Би өгмөргүй юм шиг харагдаад байна. Үгүй л дээ. Бас мааха. Наад ирэлт ирсэн бай. Тоо нааш. Маа, андрын идэхөө. Тавьддаг юм байна уу? Маа. Тавьгаа. Ширээ. Энэ улаан төгцөнд
Аав ээжигээ санаад муухай ажиллаад байсан юм байна шүү дээ. Тэгсэн бололтой маа. Зам бинжигтэй засрах болов. За дэм. Гүчи дахиад л уур нь хөрчихгүй бол гайгүй илгүү дээ. Тэр дэд ахлагч өсгөөг мартчихулж зам засрах байх л та. Гэхдээ засрах шинжгүй байлээ. Үдээ хол болохоор байн ширтээд л цаатганч тоохгүй хахад яг балаа хүн шиг таг гүлэрчдэг байсан. Харин одоо байн харна гэдэг чинь хөвшил гарч байгаа юм биш үү? Нэрээ тийм ч юм уу да? Хөөе нэмэ. Нөгөө чамайг хараад идэг байл тэгчих. Яг хажуудлын ширээнд сууччих. За тоглоог байна. Хүн үнэ хэлээд тах чинь. Итгэхгүй байгаа л чи өөрөө хар л да. Яг хажуудлын ширээнд наадлын байл тэгж. Яг энэ байлт чинь чамд байн хараад идэх хөөхгүй. Талтаа хөөрхөн залуу шүү. Хөөрхөн багтаа яадаг юм. За тэр хоёр хоёулаа л улаачлаа шүү. Байлтаа туяа. Чийс бас итгэхий галзуу юм аа. Мэдгүй та хоёр ихтэй. Юу вэ хүн идэж дуусах байх чам. Цаг боллоо. Төвшөг. Сайн над руу нөмөр харсан. Үний юм уу? Нэрээ сая бүр харц мөргөлцсөн. Над руу ороод бүр ичээд улаагаадсан юм чи. Би чамаагаа бодохоор галзуурах шахаж байна. Ямар гоё нүдтэй гэж. Яргын дэлбэтэй хавраар зөвлөж надруу учрал илгээвүү зүлээч шүгий чи андуураагүй. Андуураагүй. Битээр бүр яг хоолны газарт харц мөргөлдсөн юм чи. Намайг хараад бүр ичиж улаагаад би үрдэл нийлрээд байд суух газараа олж ядаад та манарч гисэн. Бүрсэлтэй. Тэгвэл чи ятах очиж уулзаач. Хайраа илжихгүй юу? Гүчи яг жигнээс харц мөргөлдсөн юм. Чамруу санаандгүй харцсан юм билүү? Үнэ. Би юу гэж бодлоо ярьж идэв. Бүр 3 ч удаа харц мөргөлдсөн юм чи. Ямар гоё нүдтэй гэж. Жага. Танд захирах сайн штэ. Сүлдэд ганц цагийн чөлөө гоогаад өгчих. Очиж уулзах. За байц. Маргааш хоолн дээр сайн нэгтэл чарыг байц. Тэгээд үнэн бол очиж уулздаг яах вэ? Маргааш хурдан болоосаа. Одоо цаг явчихгүй. Яаж маргааш болно? Тагөөсөө захиа авчна. Хайлт нэмэ. Хоёулаа маргааш хоолны газарт уулзах газраа уулзъя.
Чи сүлд. Миний битээ ойлголоо. Юунд нь ойлдгийг? Сүл чамайг тоодаг л үстэй. Үгүй. Намайг нэг нүдэрээ ч хардггүй штэ. Яалаа гэжтэй битээ ингэж ярилдаа. Тэр ерэн дандаа л чамтай хамт байдаг үстэй. Гадуур зугаална, кино үзнэ. Бүр амралтанд хүртэл цуг явсан мэдтэй. Сүлдээд намаа гэсэн сэтгэл жоохон ч байхгүй. Чамтай уцаар ярьсан уу? Үгүй. Тэгээд сэтгэл байсан бол нэг удаа ч гэсэн над руу залгана үсттэй. Битээ уурлалдаа минь найз. Ерөн тэр их зантай залууг одоо мартцаа юу? Үгүй. Би өөрийгөө сануулнаа. Мэдрүүлнэ. Харж л агаарай. Стоод гарч явах малуу. Байдаг дэндүү. Юу болж байна? Улам ахлах тэсгчэд. Байлдагч дэндүү. Байлдагч сүлдийн хөлн дээр санаанд гүгшгсэн зөрчил гарлаа. Байлдагч сүлд. Тутаад. Дэндүү тус. За. Гүйцэтгэе. Яа, зүйл. Үснэ бай. Байлдагч сүлд үнэ хэлээ шүү чи. Хөлөө гэмтээс нүч. Үгүй. Холгоцсон юм аа. Тэгээд жоогол идээсэн. Идэх чи юм баг гэсэн чи. Ийм болчлоо. Ийм болтол хэлдгүй яадаг хөвгтөж хийж. Тэд алах тулг. Адруу. Гүйцэтгэе. Их махлагчныг танилцуулаад дэд алах тулг үлээ. Дэд алах тулг. Би. Байлдагч сүлдийг эмдүүр аваач зүйл. Мэдлээ. Байлдагч дэндүү. Би. Хажуунаас нь туслаа яа. За. Үгүй гүйцэтгэе. Снимай. Ээж нь өдөө хоол хийжээ. Миний хүү гэртээ хэд хоног сайхан амардаа. Наад юмнасаа ид. Ховдоор сайхан зам болж гин үү? Танаагч очиод нэлийн хэдэн жил болчихлоо. Одоо ч бүр идээшээ үсттэй. Манайхан гайгүй дээ. Ховдод байгаадаа санаагүй л байна шүү. Хөдөө байгаад ямар ч ирээдэггүй шүү дээ. Юу ярьж байгаа юм бэ Баатар минь? Аав чи хөдөө их олон жил ажилласан шүү залуудаа. Миний хүүчдэг одоо ангийн орлогч болчихлоо. Юу нь муу байгаа юм? Энэ чурц тавь шиг хинхэг улсыг бодлоо л доо. За мөдүүгээ юу гэх юм чи? Ажилдаач харин сайн шүү. Их сайн. Сайнаа чадтай. Зөрүүдэл чилэм таталцаар ахмад дээр эртний жил болов. Гэтэл одоо командлын тушаа зөрчөөд цол буучлаа. Шившгтэй. Одоо яах вэ? Ээж нь ч гэсэн эхлээд бас их өгүүлж ийсэн. Одоо ч харин бодох нэ их зөв юмны төлөө зүтгэхэд байгаа юм шүү. Эрхийн мангар хөгөө өмөрөөд л. Би тэр хурцтай ч хатуу ярина шүү. Би том ахны байгаа үст. За Баатар минь дээ. Чи ч одоо 2 жил дүүтэйгээ уулзааг байж орж ирэнгүүтэл загнаад унах нь үү? Загнахгүй яах вэ? Данаажи хурандагийн нэрийг би сайнаар гаргаад тушаал төвшөө сайхан явна. Ганц сэлэм хүүхдээрээ байж ахмад цол руу дэвчлээ. Тэгтэл та тэр хурцыг хар. Хурцгээд нэг буруу нэр өгсөн юм уу? Нэг л хүнтэй зэрэг маргасан. Хош. Аав ичи өгсөн нэр шүү. Та нар ч одоо байтлаасаа
Аавынхаа нь ясыг өндөлцүүлэх нь үү? Харин тэр хурц чинь өндөлцүүлээд байгаа юм шүү. Миний хүүч харин сайн офицер шүү. Ажил тараад 2 цаг боллоо. Хаагууртын явдаг хүн байта хурц чинь. Үгүй ээ. Ойрдол одоо ингэж оройтчиход байгаа юм. Нөгөө шин цэргүүд ирээд тэгээ оройтод байгаа юм байхгүй юу? Сэнтэг амт шүү. Тэр шин цэргүүдийг чи харж хандгээд жагсаалын дарга ахлагчийг томлоод анги дээр байрлуулдаг шүү дээ. Баатар минь дээ. Юу нь болохгүй байх юм дээ чинь. Хэдэн цэргүүдээ харж хандах чинь болохгүй юм юу байгаа. Муусаа цэргүүдэл буруу юм хийчих үйл гэж тэгж яахгүй юу? Хин бэ? Оо, дүү нэрлээ. Оо, Баатар. За хизээ ирээ та. Ахын өнөөдөр ирлээ. Амар байна уу та? Үндэ амар байна уу? За, сайхан зусч гэнэ үү? Сайхан. Та сайхан зусч гэнэ үү? Сайхан. За, ахын дүүгээ ажил тал бүн дээр. Ангиар нь сонир сайхан ихэд үсттэй. Арднаа дэд турандаа ангийн орлогч болоод байгаа гэлөө. Тэгсэн шүү орлогч болсон. Сайн явж байгаа. Сайн ч хөө байгаа юм. Ээж нөгөө хоолоо. Орго. За байлгаж яасан? Хөлөө олгоцсон. Яа. За дохоо. Цэвэр болтгий. Хиний юм блэ? Даавгийн сүлд 1-р хотын 1-р сланы байлдагч. Хүлээ юм болцоод байхад нуугаа яваад байдаг чи хаашаа хөвгтэй. Эдийн мөр газар аваад цусандаа орчуул яа. Байлт зүйлд. Би эцэг ихийнхээ дугаарыг хэл. Гүйцэтгэе. 99 11 79 54. Нэрээ Баатрах. Манайхан зэвс түвшний марш тактикийн тэмцээнээс хүрэл медаль авсан. Оо баяр хүргэе. За баярлалаа. Ээжээ. Том охин маань инжилд өгсөн. Наашаа цэргийн сургуульд ирнэ гэж зүтгээд байгаа шүү дээ. Хүүе. Цэдээ юу? Үгүй яаж байгаа бэ чи? Эмэгтэй хүүхдүүд цэргийн сургуульд ордог. Ээжээ. Манайх чинь цэргийн дарга нарын гэр бүл шүү дээ. Удмаад байгаа тэр байхгүй юу? Нэрээ тиймдээ. Одоо байдлаас бол эмэгтэй цэргийн даргатай болох нэ бид нар чинь. Удам гэхээс чи удмынхаа нэрийг гутаас яасан хаашаа амт юм бэ? Тушаа зөрчдөг чи хий. Хин нэрэ удмынхаа нэр төрийг гутаагаад байгаа бол тухай. Оо за. Би удмынхаа нэрийг гутаасан бол таах нэ. Чамааг одоо би дэд турандаа цолтой. Ангийн орлогчийн тушаатай явж байгаа нусан жураа. Би тань шиг албан тушаалын төлөө дугуй утсангүй явж чадахгүй. Хэлэх үгээ би хаач хэлнэ. Зүгээр бэ. Юу болоод оноо гинтгэн та нар чинь. Эцэг чинь тэнгэрээс харж байгаа шүү. Ээж, таны хүүгийн хийж байгаа сонсдоо. Дандаа хийхлэн. Хийхлээгээ цол агсан чи хаана гэж. Би цол гордож алба хаагаагүй. Хүүе та нар чинь чимээг байгаад өгөөч. Энэ хөршүүд юу гэж бодох юм бэ? Та хоёр ч одоо зулаагаа гიშгий төрчөөд бие биенийг одоо бас хэмлэх нь үү? Чи цолны төлөө албаад бол юуны төлөө албаадгийг? Хүн чанарынхаа төлөө хаадгийг. Тань шиг бэлтгэгчид энийг ойлгох толгой байхгүй л. Нэр. Хөөш. Гүй чи ч одоо ахыгаа ганц эрэхт нь юу гэж байгаа хүүхэд вэ? Гүй чи чинь яатсан хүүхэд вэ чи? Ахаасаа айдгүй. За яах вэ ээж? Баатрах битээр ямар үзэл бодол таарах биш. Ээж би тогтонд очиолоо шүү. Сарнаа ирээрээ гэдээсэ. Та зургтаа үзчихэд унтаад өгнө үст за. За. Тэг хурдан явж үз.
Баатраа, минийхөө ээж нь орд саатахыг одоо унтаж амар. Түр сахигаа арай читрүүлээд хэлчихгүй. Муухай хэрүүлийн бодол нэлэх хүүхтэй айл руу тэгээд явах. Март. Хоёр найз дээр л очиж тавьширч авъя байц. За сайн байцгаана уу? Оо, миний найз чи яасаар юу? Чи ирэх байсан бол уцаараа ирээд ирэхгүй. Уцаар ирвэл яах вэ? Ногоо хэмжээртэй уртуулаа хэвсээ үүд хүртлээ дэвсэх гэж байсан юм уу? Аа? Мо найзаараа генерал болохоор л тэгэж өгтөж авъя. Миний найз морьтой явна шүү. Яг хоолн дээр таарж ирлээ. Сарнагийн гарын хоолч бас яас янзтай шүү. Зэйцэн. Таа. Өөза. Ли сарнах вэ? Сүү авчирсан. Оо баярлаа. Энийг хүүхдүүдэд хувааж өгөөрэй. Миний хүүхдүүдийн дуртай ондаа. На миний хүү. Чи надад биш өөр хүнд чихэр зөөдөг болмоор юм да. Би ер нь хэндээ юу зөөхөө дээ. Монголд ер нь намайг тоодог хүн байгаа ч юм уу ч юм уу. Харин найз намраас Афган руу ажиллагаанд явдаг юм уу санаатай байна шүү дээ. Тэндээс нэг талбай хүүхэнд игээд ичээрэй. Чи тэгэж гиндвэ. Тэд нар чи хүнтэй сухтаа нүрээ бүтээдэг гэсэн шүү. Гэртээ авцраад бүтээлгийг авсан чи эмгэн шулмс байвал яана. За дээр яах вэ? Чи над руу нэг бэлэг үгээгээд уцтаад байсан юу өгөх гэсэн юм тэгээд. Оо нэрээ. Чи манай найз Марлыг таних штэ. Тий. Тэрний дүн Туркээс ирсэн. Тэр ганц би хүнтэй суугаагүй 28 настай хөөхөн хүүхэн байгаа. Зяасан тэгээд надтай суулгах нь. Би тэрнтэй суугаад өгөл дээ яах вэ? Хүү өрөө. Намаа гэлгээр тоодгүй байх ч үлээ. Сарнаа хэлсэн чи шууд зөвшөөрч явах шүү дээ. Би тоглоогүй байна. Үннээсээ хэлж яхах чинь гомдмоор юм. Сарнаа. Намайг хань эжилтэй болгоё гэсэн чиний сайхан сэтгэлийг би ойлгож байна. Гэхдээ би тэр үнийг чинь танихгүй. Тэгээ очиод юу ярих юм бол чинь аа? Очиод уулзаад юм ярина штэ. Хөөш, би тэрийг хоолнд орчихъя заа юу. Тэгээд би чамайг дуудаж шүү за. Тэрс бүтэхгүй байхаа. Заяаны хань зам дээр гэдэг штэ. Тэгжээлт нэг сайхан бүсгүй инээгээд зам дээр таарах байл хүдээж биш. За, зам дээр инээгээ зогсож байгаа хүний хүлээсээр идэл чи 30 хүрлээ штэ. Чи ер нь юм боддог хүн үгүй юу? За тэр яах вэ хөө. Тэгжээд нэг болоход байлгүй. Зэрэгт явуулъя, цэгэрэгт явуулъя гэсээр байгаа. Хүлгүй болох нь биш дээ. Хүмүүс үлдээ. Яг хэрэгтэй чи тэр залууг зааж өгчдөөс таньдаг болохоо гэдэг. Чи нэр намайг өмнө олгоч. Тэр манай салааны захирагч. Нэрээ бүр үдэж ирээл хасан гэдэг байна. Хань заах зүрцэн байна. Явж салаа орлогчтой хэлээ. Шийтгэл авах. Oh! Oh! Very good! Finish! Шавшахсан. Хачин газар сохттой баг гэж төсөөлж байна. Анхандаа энэ шалан дээр дөрөв үлээ зүлгэж явахдаа гоор үрчлээсэн. Нөгөө гадар яаддаг. Цэрийн дарга хүмүүс ч бас ингэ зүг юм уу?